Хоёр тэгээ бутан тагалчдаг уу те? Ха миг нийцэн байна. Дэлхий ямар амар ихэлж байна. За. Тэ. Энд нэг хүн бас дебют хийх гээд ороод ирсэн. Самарч ийн зүгээр. За, Дэлхийн монголчуудын Angel Radio 88.1 хөтөлбөрөөр дээр сугаат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өнөө бүрийн даваагаас басан гарагийн цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сөрэтэйгээр Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг одоо Улаанбаатар хотод 17 цаг 15 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 26-ны пүрэвгаргийн Яна нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. За Радио манаха. студид хөтлөгч Чанцай за Баги гэж танилцуулчих. За Баги. За мик нь болтоланда Чанцай миний хүүд харуулдаг. За ихэрэг жоохон буруутдаг даа. Болж. Амар хайр халамж хэрэгтэй аахгүй юу? Чин багаас илүү хэцүү юм биш үү? Чин баг чинь ганц мик ах бүр жигжээ зүгүүлгэн тайлгуулгэн энэ мик нь үлгэн бүр Мик ярих. зөв алидий ядчихлаа. Батаяр буюу Баги за анжгаа гэрлээ нойрлагчаар мөсгийн төвшин баяр нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар боломжийг бүтээгчд гэсөөрэтээр Ленди за мөн эрүүл амд эко хэрэглээ Eco Seed компани хатаасан ногоонууд Cheer Himalayan Daws хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өчигдөр нэг шоошин хүн танилцуулсан. Өнөөдөр дахиад нэг шоошин хүн танилцуулж байна. Шоошин шүү бүр. Тийм тэгээд эх уран бүтээлийн жилийн одоо бас Янагийн бүрэлдэхүүнд багтаахан өнөөдөр бас дебютээ хийж байгаа. Манай радиогийн ерөнхий менежер буюу Батбаяр буюу Баги. Өөртөө үү гэхээр арай багчсан юм те. Өөрхөн байсан үү гэдэг чимээ. За өнөөдөр бид өхөн хамтдаа ямар сэдвээр ярилцах вэ гэхээр өмнө нь бид нэг юм хамгийн дургүй амтнаа болж исэн байхгүй юу? Нэг ялаа малаа олоод би чин цагаар үхээ болж молоо тий. За энэ удаа болохоор хэрвээ би гэрийн тижээвэр амтан байсан бол гэдэг сэдвээр ярилцсанаа. За тэгэхээр хэрвээ би гэрийн тижээвэр амтан байсан бол ямар амтан байх байсан бэ? Чанцаа. Би одоо муур л болох байсан баг та. Нэг баян айлын муур. Баян айлын нэг жоохон тарган ягаан муур. Тэр аяар хоолунд мунд тэр юу лээ Тайландын хааны хом хойд өглөө тэр чинь нэг цол молтой байгаад шүү дээ. Тэрэн шиг тийм баян айлтал муур болж А бүр цол молтой. Цол молтой. За. Тийм муур Баян дээрээс нүдний шилтэй муур байсан баг тийм үү? Муурцтэй нэг юм балиар ирэх амтантай ер нь бол тэгээд амар ихэмсэг их тий хараа тий амар шууд их самардсан хичээлтэй, ч гэсэндээ эзэн нэг тоодгүй мэл шүү дээ. Жоо муур дижиж үзэгэл. Амар залхуу муур чи юу вэ? Ямар Бүр Garfield гэж Garfield. Garfield-ийн дүрэн байгаа штэ. Хүн ер нь амтан болвол энэ дэлхий дээр төрөхдөө амарх гэж л төрсөн гэж. Наа чи миний өрөө байна. Чи миний өрөө. Чи ахаа дараа цаашаа ингэдэг байхгүй юу? Тэр болж байвал суусан дээр штэ. Гэхдээ хэрэг суухаас гадна те ядраа давид хөвцөн л дээр гэж. Одоо бидний үеийн муурай штэ тий. Нэг мууртай хөглөлийн киноны нэг юм ёстой жинхэнэ баян айлын муурайд байхгүй. Джейсон үндтэй. За социализмын үед заяа Джейсон үндтэй муурай. Пүүз мүз өмсдөг. Тэгээд тэрэн дээр нэг юм хөрхийн нэг юм уу тод гардаг байхгүй. Тотнуудад эрх чөлөө гэсээр хагаад үүрээсээ гараад тэгээд эзэн нэг хөрхөн хүү идэг байхгүй. Тэгээд тэр муур зуртаанаас айлангаа алддаг тий. Бус бэсэг да бодэ цаац. Торнадороо дуудаад алхдаг тэр чинь наа чи арай би биш байх. Тэр чинь амтан болоод тэгээд буцаад цонгоод огшоод намайг оруулаад гэсэн явж байна. Чи болохоор манай үеийн заяа Леопольд муурттай яг айлхаа. Найзуудаа, нарсаг байцгаая гэд нэг хоёр хулган нэстэ төвөж өгдөг заяа. Вайта читрүүш наа. Тэр муур яг чи. Тэгээд тэрний дараагийн үеийнхний мэддэг муур чинь Том Жирийн Том шүү дээ. Том хэцүү цаач. Тэр бол хэцүү баха. Чи тэр нөгөө муур хулган. Юун дээр нөгөө үнсгэлжин дээр гардаг Люцифер юм шүү. Зэвүүн муур байдаг шүү дээ. Юу тэр чинь бүр өлөн шүү дээ. Айгу хэцүү шүү дээ. Гэхдээ тэр чинь баян айлын муур шүү. Үгүй. Тэд хулган үнсгэлжин тэгээ бөө хэрүүл уруулаад тавсдаг шүү. За манай Чанцаа муур болох юм байна. За Багийнх.
би харин явд хилэнгүүт айгүй гоё баян муур болно гэж бодож ирсэн чи чагийн сонгочлаа. Тэгэхээр нохоол усан дээр юм боо гэж бодож байна. За ингээд эхэлж хариулсан хүмүүсийн давуу тал ингээд айгүй гоё амжилтыг ингээд сонгоцож байгаа байхгүй юу? Би бол одоо ингээд үнэн дээр л буулаа. Тижээр байх нь зүг. Чи ингээд нөө гэрийн тижээвэр гэсэн шүү дээ. Тэгээд Перми амт орохгүй. Гэрийн Загас тижээвэр. байна. Тийм, Эсвэл тижээвэр. оо тийм үү. Оо байж болж Аа, байна. тийм Өхөр үү. болгоно Оо байна. байж болж байна. Манай таван Шууд шүү маш байж болж байна. Чи нөгөө нэг ингээд нөгөө мангар Хамгийн маань хөвчтэй өндөр нэг ингээ юм овцоор нохоо нохоо байдаг шүү дээ. Булдог үсттэй тэр чинь. Биш ээ. Тэр чи арай өөр. Үгүй арай өөр нэг юм крэш шиг нохоо тий. Хүүе том жирийг нь нохоол гэсэн үг үсттэй. Тийм Тэр үстэй. чи булдог шүү Тэр дээ. чи булдог нохоо. Дахиад өөр бас тийм нохоо юм уу? Өөр нэг юм үрч. Хамаг юм нүүрэн дээр авах юм шиг нохоо. Ямар юм бэ? Ямар хийцүү вэ? Манай найруулагч нар зургийг нь одоо тавиад өчнөө. Ах яасан тийм амар Өчигөө толгой дээр чи амтангуу чи би болно. Ашгүй тий. За нохоо эзэндээ үнэн ч нохоо. Тийм баха эзэнтэй үнс нохоо. Тий үгүй. Ингээгүй юм уу? За одоо тэгвэл дахиад галуу орох уу? гүйж тэгч гэрийн гэрийн тижээмэл гэр тижээмэл дотор л Тэр тижээж чи перми амт. Тийм тэр чи гадаад тижээ. За би өштэй ярддаг дот. Аа Яг Яг таарж таарч байна. яг харагдаж Яг байна. таарж Тий. байна. Одоо Тэ. Бүсгүй. Самбано, самбано, самбано. ядаргаатай дуур Гэр торжсэн бол гутлаатай дээрээ. Йоо. Йоо заримдагтай анжгаагаас амар ядардаг те бид нэр яг үнэнгээс. Миний торны уучлалыг авна уу? Намайг хучлаад юу хийгээд байгаа юм бэ та хоёр? ёо Ямар чимээ гараад байгаа юм бэ? Энд чи юу амьсгаад байгаа юм бэ? Ой чи өөрийгөө мэдж байгаа сте гэ те. Зүүн доттэй. За Тийм амар ярддаг дотор. Ээ хүүдээ. За тэгвэл одоо би загсал болъё дөө. Аккорн. Такур чимээгөө Ямар л загсал байж. Усан гахаа бол яаж Асан загс болох Алтан загс загс. гахаа болж байгаа. Йоо ядаргатай. Харин Усан гахаа? Би гахаа болмооргүй байна. Үгүй тэр чинь тэгтээ гахаа биш шүү. Үгүй би гахаа болмооргүй. Тэр чинь амар ядаргатай ингэ Сахаа өгнө дэжгүй те. нэг юм дуур шиг юм дээр ингээ самардаа тэгээ самар идээд ингээ самар сүмүүд газрын самар сүмүүд ээж. могоо гэж болсон шүү. Могоо тижээд шүү. Би могоо болмооргүй байна. Та нар яг миний амтныг заагаад байгаа. Могоо ч тачаангүй шүү дээ. Би зүгээр л загас болмоор байна. За. Окей. Тэгэл ингээ байж байгаа. Аквариум дотроос амтныг Бас жоохон богино хүн ажиглаж хамаагүй. загс тижээж. Загч өөрөө жоох ач холбогдол багтаа те. Зүгээр. Гэхдээ загас амар яг тижээж байгаа хүнд бол загас шиг Хоолой амар. тий ер нь нэг арчлага шаарддаг шүү. Хоол нэг л болоо. Эцэг нэг За муур нохой тойт загас болсон тийм үү? За Улаанбаатар хотод 17 цаг 22 минут болсон. Манай найруулагч санал асуулга оруулсан байна. Та дөрвөн хөтлөгчөөс алийг нь худалдаж авч тижээх байсан бэ гэж байна. Намайг татхорхон амтан. Нэгт нь гэрлээ, хоёрт нь анжгаа, гуравт нь бааги, дөрөвт нь чанцаа. За манайхан санал асуулганд твиттерээр оролцоорой. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар боломжийг бүтээгчд гэсэн уриатаагаар Ленди хамтран ажиллаж байгаа. Ленди мен гэж байсан чинь Ленди гэдэг үйлчлэг юм шиг байна тийм үү? Ленди. За. Нөө автобусти гэдэг шиг. Ленди гэдэг Ленди. Ленди. За ингэж штэ. Лендмений зүгээс таны борлуулалтыг үсгэх Ленди гэж шинэхэн үйлчлэгээ танилцуулж тийм байж штэ. Яг шоош юм байна. За Лендид хамтран ажиллагчаар бүртгүүлээд хэрэглэгчтэй одоо аваад хувааж төлөх үйлчлэгийг санал болгоод энэ нөгөө нэг одоо үйлчлэгээ явуулдаг хүмүүс зориулсан үйлчлэгээ юм байна штэ. Одоо жишээ манай компани. Тийм байна. За бизнес эрхлэгч худалдаа авалтын төлбөрийг тэр доор нь авах гэж байна. Энэ тийм байна. За окей. Би одоо нэг юм утас зардаг хүн байлаа гэхэд Лендитэй хамтран ажиллагч болчих юм бол чанцаа надаас утас авангууд би окей та ингээд боломжоор ингээд хуваагаа төлчихөө гингүүтээ би Лендигээс бүтнээр нь мөнгө авчих юм байна штэ. Тэнгүү чи Лендид болохоор хувааж төлөх юм байна тий. За. Гэтэ 30 хоног дотор бол ямар ч урьдчилгаа шимтгэл хүүв төлөхгүйгээр шууд бараага одоо нөгөө авчин л гэсэн үг л дээ. Бүрүү. За. Тэгэхээр ер нь бол надад ч ихсэн одоо нөгөө үйлчлүүлэгч ч ихсэн ашигтай тэр зарж байгаа хүнд ч ихсэн ашигтай болчихж байгаа гэсэн. Жишээ нь автосервис ажилладаг байлаа гэж бодвол хүмүүс машинд онцлогоо хэлгэх, дугуй хагарах, гинт моторт асуудал үүсэх зэрэгт бол гинтийн зардлаа тулдах үед зүүнзээ гардаг. Ийм үед энийг ашиглах юм бол их дэжгүй юм байна шүү. За ингэсэн байна. Та одоо ингээд би үйлчлэгээ үзүүлдэг хүний хувьд бол Лендитэй хамтран ажилласнаар хамгийн бага шимтгэлтэй гинэ. Хамгийн бага гэдэг нь болохоор 3.9%-ийг бол санал болгож байгаа юм байна. За тэгээд Лендигээр хүмүүс таны үйлчлэгийг авлаа. Одоо чи манайхаар аяллаа гингүүд тэгдэг гээд
тэдэд өгчихнө. Тэд нар аялал дээр аялчихна. Тэнгүүд эднийх болохоор манайх руу шүү мөнгөний шууд оруудаад гэхдээ би 3.9%-ийг нэгд бодоод нөгөө та лентигээр орох гэж байгаа 3.9% нэмэгдэн шүү гэл тэгэл авчих юм байна. За тэрийгээ үнэн дүндээ шингээж юм байна шүү дээ. Дүндээ шингээж учраас лентид ч ашигтай, манайд ч ашигтай, явах гэж байгаа хүнд ч ашигтай. Тийм байна. За тэгээд илүүдэл хөрөнгөө мэдээллийн 77 тэг 7 техник гэдэг утаснаас аваарай. 77 тэг 7 техник. За тэгээд Lendman гэд шууд салгахгүйгээр латинаар бичээд Facebook руу ороорой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар боломжийг бүтээгчид Lendi. За баярлалаа. За одоо чинь дараагийн асуулт баг яах дээр очиж байгаа шүү. За тэгвэл одоо ямар эзэнтэй болмоор байна те? Тасархаа хүүхэн ч юм уу, баг залуу ч юм уу те? Эзнээс сонгоцгоо юм анаха. За би одоо эрэгтэй хүний хувьд бол эмэгтэй эзэнтэй байхыг хүсэж байна. Тэгээс одоо өөрөө эрэгтэй юм биш бас тасархаа бочлог эрэгтэй эзэнтэй байх ямар ч сонирхол алга. Тэгэхээр гоё юм тасархаа гоё хүүхэн боёо миний эзэн тийм байвал айгу дэжгүй санагдчих байна. За би тэг мэдээж хавны үед илүү айтах юм болов те. Чамайг байнга илж идэг те. Гоё хав нохоо юм байна те. Хав үед илүү гоё авах гэж бодож байна. Тэрнээс нөгөөтгөр арай жоох тийм юм аа. Намайг хэрэглүүлэх байх гэж найдаж байна. Хойл ингээд YouTube дээр ингээд хүмүүс рүү ингээд хүчээр ингээд янз бүр юм шахаад байна гэдэг хэлсэн шүү. Авахгүй юм байна. За би бол бүр ингээд амар гоё явдалтай хүүхэн манай эзэн байгаасаа гэж бодож байна. Өдөр болгон гоё залуучууд авчирдаг. За. Янз гоё залуучууд авчирдаг. Би нөгөө төдлийн доромжлол амар нөгөөгийн юм байж таа. Обдо тайлхнуу та. Явраа. Манай эзэн өдөрт 2 ч залуу авчирдаг шүү хаяа гэдэг. Болтоо гэдэг тэгээд байж дээ. Муу болтоо дахиад л чи юу гэдэг. Тэгээд хамаг юм бариад өгч юм шүү. Өчигдрийнхаас ч царай муутай юм байна. Бараг хүү юм шүү. Йоо. Садар бол манай эзэн амар явдалтай хөөх. За энэ хоёр тэгвэл хоёлаа эмэгтэй би хоёлаас эрэгтэй эзэнтэй байвал гоё штэ. Би яаштай тэгэх юм бол амар гоё юм гоё залуу эзэнтэй наа. Загсандаа амар хайртай. Намаг ирдээ тий. Бүр ингээ орхиод явахдаа хүртэл ингээ хин нэгэнд захидаг тий. Загсан маань хоолж байгаараа, харж байгаараа, хандж байгаараа сундын солиороо молиороо гээл тий. Аквариумын өмнөр нүцгэн явдаг. Үнэ. Гэрлээ байг нойтон. Бос дотор байгаа. Тэгээд өндөр нэг тийм одоо сагсчин ч юм уу те нэг тийм спортын нэг тийм гоё эзэнтэй байна. Спорт клубт тавьчихаар юм шүү таныг. Тэр чинь зөндөө хүмүүс ашиж явж байгаа шүү. Бас тийм те. Тий, олуулаа шүү. Ерөөсөө Ирчүүдийн саунд байдаг. Бэн цамцсан юм аа. Их дотроос нь айрлаж харж байгаа. Өөрөө очоод ёо загсан юм уу? Ихсэр гайрлаждаг. Тэгээ янз бүтэн сонин над шиг юмнууд орж ирэнгүүт юу өвснийхээ ардуур ороод унтцдаг аа. Ёо за чанца Би язгууртан юм одоо хаан ч юм уу те ер нь бол нэг хаан юм уу ханхуу манхуугийн. Тэгээ нэг надад ийм ягаан сарпаач байгаа зүйл. Тэгээ нэг ийм дэр мөрөн дээр аюу гоё. Тий аюу гоё дэр мөрөн дээр ингээ хөдлөхгүй ингээ байж байгаа. Тэгээ намайг зөөгөө тэгээ нааш идэж байгаа юм ингээ ам руу хийж өгөө. Тэгээ ийм Өсөж бурхан язгууртан гэдэг үгийг шүүрж аваад порогийн мөгийн мороо турч үгүй шүү. мөг аач хэцүү шүү те. Мөгийн грамдаа даачтай хоолын грамд арай их байна уу та. Оо манайхаа мөгийн төвдөөс үлдчихэж шүү. Мөг аач би арай өөр гоё язгууртны. Язгууртын шүү задагч. За хүмүүс угаасаа чанцагаа л авъя доо л гэж чамайг зөндөө хүмүүс авч гин үү угаасаа. Муужгаа юу? Тийм муужгаа. За дэмжээ ярилцагч ярьсны дараа дараагийн асуулт руугаа орлоо. Тэр чинь Garfield шүү дээ.
Чихэн залхуу карфилд чи наадах чи. За нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар меню пост дэмжээ ажиллаж байна. Наатай өөр чи меню пост маань байна уу? За чанцаа мэдээ харуулчих. За меню постын үнэн чиглэгч болсноор таныг олон боломжууд, таны бизнесийн дэмжих давуу талууд хүлээж байдгийн нэг жишээ автомашины зээлийг танилцуулъя. Үетгэж бүр автомашины зээлмэлд олчих хөөе. Таны худалдаа авч байгаа машин шин Монголд орж ирээд улсын дугаар аваагүй эсвэл Монголд унаж байсан гэдгээс хамаарат урьдчилгаа 40%-ийг төлөөд үлдсэн нь одоо 200 сая төгрөг хүртэл заяа үлдсэн мөнгө 2.8-аас 3.2%-ийн хүүтэй 60 сар хүртэл хугацаатаагаар автомашины зээлээр автомашинаа одоо зээлээр авч унах боломжтой байна. Утас нь 9995 8114 9995 8114. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч меню пост баярлаа. 5 жил бол боломжтой хугацаа шүү. Тийм шүү. За дараагийн асуулт Анжи дээр ирсэн. За одоо ингээд муур нохоо тод загас дөрүүлээ хоорондоо уулзах юм бол яаж уулзалтахын арга зал юу байна? Эсвэл лайлаа уулзахгүй байх юм уу? Яамаар байна? Уг нь уулзалт бол гоё. Уулзалт бол гоё. Хэдний тэр нөө нэг залуу манай хүүхэдтэй явуултаад бураа. Йоо манай язгуурт тэгэж танаас бол тустай өнөр байгаа шүү. Үгүй чи манай Зайта манай дээрээ босооч бүдүү уулзаач гэдэг намайг загнаа лээ. Манай тэр хүүхэн бол ямар ч язгууртны толгойг эргүүлнэтэй. Тэгээд нөгөөх нь муураа аваа өрөөд ирэнгүүт би муурын шоколад наачантай. Бүдүүнэ. Гэрлэгийн тамирчин залуу тавина. Миний гой хүүхэн дээр ирэх баха. Яа. Миний гой хүүхэн. За уг нь ингээд манай дөрвөн эзэн нийлээд парти хийгээд манайс бүгдийн нэг дор цуглуулж бүр гоё байгаа байхгүй тий. Тиймдээд ер нь бол одоо манай дөрвч айгу гой дөрв байгаа байхгүй. Тэгээд яг ингээд тий. Тэгэхээр танах ер нь бол голцоо тооцоог нэх баха. Сайд би дин таамар уурч харамж марамлаа. Уг нь шүү. Энэ дотор хийлгчиж болдгоо мó. Харвас мөнгөгүй энэ гэж. Уг нь танаа залуу байраа гаргууд их гоё байгаа байхгүй. Аккураттай загас авч явах хэцүү шүү дээ. Манай хүн бол мөрөн дээр суулгаад аваа явуулсан намайг. Окей, манайд суулгаар тэгээ. Фитнес юу вэ? Спорт клуб дөө. Үгүй саунд уу? Үгүй штэ би чинь тэр мэрийг сонгоогүй зүгээр гэртээ штэ. Гэртээ нэг эзэнтэйгээ л яаж байгаа штэ би чинь тий. Эзэнтэйгээ л яаж байгаа. Манай эзэн бол ийм айтайхан залуухан охин байх бах. Тэр гоё юм цүнхтэй. Цүнхэндээ намайг хийцэн би хайна ингээд. Ер нь бол. Чи гүүхгүй мө ядаж. Үчинд явна шүү. Ой. Йоо. Би нисэл очих. Нисдэг юм шиг тоо. Харин Нисээд хаа хөдөө өөрхий. Би диску авах төрчих байх. За би ээжтэй за одоо би бол нэг юу ямааргүй байна. Та дөрөвтэй бол нэг уулзаад баймарг байгаа байхгүй. Угаасаа боломжтой. Хаад чинь бүр сагтал нөгөн. Ой, хамаагүй хоол өдөл ингээд дээшиг хараад ингээд гизээрээ үхийг харуулад үгчтэй байл шүү дээ. Тийм шүү дээ. Болохгүй шүү. Хамаагүй хоол өгч болохгүй. Алхал дээ. Хоорогийн хоолноос аваад чамд өгөн. Йой, загсны хоол гэж тустай байдаг бага шүү. За, Би бол дургүй байна. би бол лайлаа уулзалтмаар байна. Би бол нэх бас уулзмаар. Яа тэгэхээр би яаж нэг тийм хөсрийн Нэг явталтай хүүхэд Тийм зяндаа таарахгүй. Дээрээс нь би өөрөө тооцоогоо хийн. Тэг би өөрөө хөдөлмөрг байгаа байхгүй. Тэгэхээр та яг манайд ирвэл би тэд энэ бол чамайг барин шүү. Юу? Барьж идэв шүү надад ч. Чадахгүй. Надад хав цаараа хавштай би хаваасаа бол айгу. Яг ах том ч гэсэн нөгөө болсон юм нь болохоор жижиг гэж та бол. жижигсэн баг шүү. Тий. Тэр нэг уулзаад явах тий яг хаяа манахаар ирүүл Тэгээ би бол анжгаатай уулзаж хов ярмаар л. Танаа эзэн яаж өгөө танаа эзэн яаж вэ? Манай эзэн ингээд. Манай эзэн бас эмэгтэй үнд сонирхдаг байгаа. амар эзэн бэё. Манай эзэн бүгдийг сонирхноо. Ямар амар замбар хийсэн юм бэ? Өглөө эрэхтэй арай эмэгтэй. Манай эзэн солиор болно. За манайхан ёо хүмүүсчүүд ямар амар та нар танах ч одоо яагаад баахан эргэдүү авсан эмэгтэй хүн байгаа тэрийг нуугаад байгаа Юу л нэг хясаандаа нуусан сувд шиг нууж байгаа. Тэгж байгаа гинт
нэг өдөр дебютинг хийлгэж гаргаж ирдэн дээ. Угаасаа бид нарыг ээлжийн амралтаа аваад явахаар эднэр чинь хөөрхий гал сахиал үлдэн тэгээд эднэр чинь бас ингээд баг-багаар бэлдэж штэ одоо тий. Та нар ойлгохгүй байна. Нөгөө нэг эрэгтэй хүмүүс яваад байгаа байхгүй юу? Мөгийн явангууд мөгийг оруулж орж ирж байгаа учраас. Тий, эрэгтэй хүмүүсийг эрэгтэй хүмүүсээр чимбаг орж ирээд байгаа байхгүй юу? Яг үнэ. Тий. За дараагийн асуулт над дээр ирсэн. Амтан болчихсон юм чинь дургу үнэ хорлох сайхан боломж үсттэй яаж хорлох вэ? Иш би тэр нэг юм акурнаасаач гарч чадахгүй ч яаж гүн орлох вэ? Тэр залууга бодлын хүчээр өдөрдөхгүй юм гэж. Энэ одоо ямар хэцүү ингэж болно штэ. Өдөр нь усан дотроо байжгаад оройн хүн болж гарч ирдэг ч юм уу. Усын дагнах хууж болох юм шүү. Ай тий. Эсвэл бай гिचэр дэше харж иччихэж. Мэдрэмж төрүүлээ сандрагж болох юм те. Яна энэ маань өглөө гэсэн чи өшөөг авах гэж явж чинь дургу юм чи ажтад аваад Жордан тийгээ тусын татчихвал бүр балаа юм болно үстэй. Йоо дургу нэ. За юу эсвэл нэрээ шанцагийн хэлдгээр шөндөө ингээд лусын тагин шиг хүн болчдаг бол тэгээд өөртөө дурлуулчаа тэгээ алга болчих тээ хаач юу. Нөгөөх нь өдөр нь алтан захсан. Гарам дотроос харж байгаа байхгүй шүү. Ингээд шаналж бай чи. Ямар захсан. Шаналж байна бочаа. Ингээ байж эсвэл шөндөө өсөө ингээ урт ингэж унжуулаад нөгөө залуу руу орлоо ингэж явж айлах хэрэгтэй гэж бодож байна. Яа. Бөксөж ирээд үү? Загсан бөксөж ирээд. Нүд очихгүй дээ бүр. Тэр баг ирэхэр хэлэг. Яг очоод айлгдгийн даван дээр тэ гэт аман цанга. Уцяа. Йоо. Нүүнэг Жумпёгийн тоглоод байдаг нэг лусын дагинтай кино байдаг штэ. Тэрний эмэгтэй чинь өдрийн цагаар яаж зүгээр хүн шиг амьдраад байдаг штэ тий. Зүгээр хүн шиг амьдрдаг тий. Басаа масын дотор орохоор нөгөө юм гараад ирдэг тий. Усруулж болох. Тэр нөгөө нэг юу анхны лусын дагин уу? Хүүхд тэнгисийн домог гэдэг үү? Стерестэй гоё кино ш. Цэнхэр тэнгисийн домог гэдэг. Тэр анхны тэр нөгөө нэг юутай лусын дагин чинь ч гэсэн тэгдэг штэ. Хөдгийг норохгүй болоод юу яадаггүй. Тэр нь таны ярьж байгаа чинь нэг ангитай кино юм уу? Тий, нэг ангитай. Гадаад кино юу Европ кино юм. Ямар кино? Европ. Бид хоёр болохоор солонгос кино яриад байна. Ягаад нөгөө нэг амар гоё хайрын домог момог болоод идэг байсан шүү дээ. Дээр үеийн. Тэгээд хөдрөө нь ус цацхлаар л нөгөө сэлгүүр гараад идэг. Зүгээр үедээ бол ингээ хуурай хүн шиг яваад идэг. Бидний дээр үеийн кино хаа. Түлээ их чөлөөрөө алхачихсан юм ба шүү дээ. Тийм байна. Хэрвээ тэр цэнхэр тэнгисийн домог шиг бол би хөөрхөн. Тэгээ тэр чинь ингээд нөгөө ярихгүй ингээд юу л бодлыг сонсоод идэг лөө. Залуу нь хүүхнийхээ бодлыг сонсоод идэг тий. Тийм. Тийм санчлаа. Тийм. Залуу хүүхнийхээ бодлыг сонсоод идэг. За чанцаа. Үгүй одоо надтай би чи язгууртан хүн юм чи одоо алуулахаар бол эдэн хүндээ хэлээл алуулчих байл үү тий. Яа идэг хүчтэй муур штэ. Тэ яг хэл ойлголцоорын тотмотод хэлж байгаад ч юм уу. Цааш нь харуулчаад дэр юм хүмүүгийг хоолмог тий. Мөнгөг. Мөшөө толгойд өгч байгаа тий. Мөнгөө. Энэ жаа бутгаач таахгүй штэ. Яг доромжтой байж чадлаа. Очооч ихэн дээр хараа. Ороо төл явсан газар болгоно. Тэгээ сатараа яваад байж. Өрөөндөө өртөөсөөс үлдэнсэрсэн дээ. Миний хувьд болохоор шүү дээ. Айгу хэцүүлчих. Хүмүүсээ энэ нэг баян харагдаж байгаа ч өртөө шүү гэх тэгээ яваад. Нөгөөд нэгтэй яг ясан дээр ямар ч өргөө те. Зүгээр хорлож байгаа те чанцаагийн яваад те. Чанцаагийн өгсөн мөнгөө би нэлээ их юм авч уучгаад тэгээ. Яаж чадсан аригч. Йоо эзэн зам бол тань өөрөө аригч. Амар юм байна. Ийм сайхан хүүхнийг харахад өдөөч яатыг өөрийнхөө өдийг зулгаагаа. Яа өдөө иш тэгээ шалтан юм биш тус. Тийм онгой байдаг аахгүй юу? Ингэдэг аахгүй юу? Ингээд нэг ийм татн ингээд дандаа ингээд нөгөө нэг хараал хэлжэдэг. Тэгэнгүүт чамаа дахиад хараал хэлэх юм бол нөгөө юу яашуу? Хамаг өдөө чинь зулгааш шүү гэсэн чинь амар гоё хүүхэн явсан чинь ийм сайхан хүүхэн байхад өдөө өрч яад ингээ өөрийнхөө өдийг өөрөө зулгаад байгаа. За миний хувьд бол
одоо эзний хоолд хамгийн сарга бол яг эзнийг яг гоё болж байхад нь л очиод хажууд нь гоцоод эхэлнэ. Дургуун хүний хоолн Чи гэдэг. эзнээ биш шүү. Дургуун үнэ шүү. Эзнээ яаж хорлох вэ гэвэл эзнээ яг гоё болж байхад дахиж орно гэж бодсон. Чи нөө сайхан хүүхнийг хорлох гэж байгаа юм уу? Ямар амар юм. Яг ямар үед одоо эзэн чинь сайхан болох уу? Яг гоё болж байхад нь л очих. Яг харин яаж гоё Яг болох гоё вэ? болж байгааг нь мэдэрч очиад. Мэдрээд үү. Тий. Чи унтлагын өрөөний асуудал яриад байна уу? Яг. Тодорхой ярина шүү. Тэрнээс Таныг өөр одоо Монгол орон даяар хүмүүс сонсож байгаа. Жоо тодорхой ярина. Бүр килод нэг ингээд нэг тэгжил хорлох өсвөр боломж насны байна да. хөвгүүн шиг ярихгүй шүү. Яг нэг өсрэл хацах юм да те. Хацчул яг нөгөө үнэ хэсэг нөгөө нэг юу лээ. Галзуугийн тариа хэлэх бах та те. Тэгээд чамаа яваач бодож хүүснийхээ нөхрийг тойруулаад хийлэгдэг. Тэгээд чамаа хүн хадсан гэж шууд буудчих шүү дээ. Арай Монгол улсууд байна арай бодохгүй л хөө те. Монгол улсууд. Баг нэрээ миний сүүдийг авч байгаа шархан дээр нэрээ нааш шүү. Тэрний өгснэг тийм дом байдаг те. Адилхан Монгол ахын дүүс энэ арайч буудчихгүй. Бараг тэгж хуцаж байна. Хав юм бэ чи. Бас Йоо. Би өөрөө нэг хот хацуулж ирсэн байхгүй. Тэгээ эзэн нөгөө зодож болтгүй гэдэг юм л Монгол домоор болохоор нохоогоо зодж болохгүй, буудаж бас болохгүй. Тэгэнгүүтээ шууд нөгөө нохооных нь өснөөс нь авч байгаа төлөөд нөгөө шархан дээр нь наад гэх юм байна. За. Энэ хинтэд бас үйл явдал байлаа гэж. чи тэгээ галзуураг үз. Гайгүй л сүүлийн үед нь хуцмаар санагдаа. Арай таа. Сармар бүтэн гарахаар хуцмаар санагдаа. Биштэйч нэг юм байхгүй дээ. За, Анжи. Би юу сайхан дарамжлаа шүү дээ. Нөгөө хүмүүгээ чинь одоо би чинь бол нисэн те. Тэгээд манай эзэн чинь завгүй голдуу байдаг те. Тэгэл дургу хөдлөх юм бол те. Наад чи чичгийтэй. Амар хэцүү нэр. Үнэхээр энэ наснда тэжээмээр юм бэ. Урчигдрын бантаг дээр байсан шүү. Ингэж алимны шиг юм доо байна. Эзнээс шууд маргааш нь хөрөгчөнд хийх баха. Дургу хөдлсөн гараад нэг байхгүй болгоо. Йоо. За. Харагдахгүй шүү дээ. Угаас эмэгтэй хүн байсан юм шүү. Сакарот. За, Улаанбаатар хотод 17 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран харьцагчаар эрүүл амт эко хэрэглээ, Экосит компани хатаасан ногоонууд Shower Хямланд авс хамтран ажиллаж байна. За, хүн болгоны нэг юм байгаа. Юу байна хэл надад бол хатаасан амтд чинжүү байна. За надад бол хатаасан хөрөн манжин байна. За. Seafood гэсэн байна. Чамцаад бүр хоёр юм биш. Тий, надаа хатаасан луван, хатаасан байц хоёр. За. Анжи Надад хатаасан дандаа хатаасан төмсөл таардаг. Төмс гараа би. Дандаа хатаасан төмс таарсан. Тэгээ эн чинь байж тээ. Ингээ харагдах байдал нь ингээд нэг юм жижиг юм шиг мөртлөө эн чинь хөө яг хоолндоо хийх юм бол 500 грамм ногоо олно. Тэгэхээр одоо ингээд бид нөгөө аялалд яваад хөдөө орон нутаг мутгаар ингээ явхаар айгүй төвхтэй ингээд хилээр нь төмс ногоо авч явах хэцүү шттэ. Тэгэнгүүт энийг аваа яваад хоолндоо мач ингүүд байцаа нөө байна, чинж байна уу байна, төмс байна уу байна. Хөрөн манжин байна. Байна. Ингээл сайхан хоолныхоо ногоог хатаас хэлбэрээр аваа явчих. Өөрөө хоолнд хийхдээ 5-10 минут бүлээн усанд дэвтээгээд шүүж хэрэглэнэ гэсэн байна. Шүлтөө хоолнд бол шууд шүдрүүгээ яг 5-10 минут. Конец бил баг. Тэгээ нөөшлөх бодис элдв химийн бодис байхгүй мэлээ. Тийм байна. Хулаагаад авчихад аюу төхөн. Айгуу давуу тал нь шүү дээ энэ ямар ч нөхцөлд хадгалагдчихж байгаа байхгүй. Ингээд байж энэ 24 сар хадгалтад аадаг. Намайг 2 дугаар курс илүү 3 дугаар курс байхад нэг магистрийн ажил хийжсэн одоо манай дээд эгчнэр нэг хоёр эгч яг нэг юм хатаасан могооны юм хийгээд байгаа мó юу хийгээд байгаа ингээд манай лабораторид орж иржээ. Тэгээд баахан ингээд луу муу арилгуулж яснаа бид нарыг нөгөө нэг доод курсийнхан болохоор ингээд ашиглаад байна штэ. Тэгээл дөхөөфөн дотор ингээд хатаагаад гаргаад ирэх нэ болохгүй байна ингээд нэг юм туршиж үзээлээ гэсэн. Тэр одоо ингээд ер нь одоо бодоод их ингээд явж жаад ажил болчих шиг боллоо. Таны эгчнэрийн юм шүү. Мэдгүй. Бараг тийм биш тийм бичсэн биш тийм. Гэрлэгийн дээд курсын эгчнэр гэх. Йоо. За тэгэхээр
Хүнсний цах дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа манайхаа тэгээ хөдөө гадаа явахдаа хамгийн гол нь аваад яваарай өстой амар санагдсан шүү. Илүү дэлгүүрэнгүй мэдээллийн 90 10 1055 96 38 38 23 гэдэг утаснуудаас аваарай. За тэгээд илүү нэвтрүүлгийн хамтран аялагчаар эрүүл амт, эко хэрэглээ, экосид компани, хатаасан ногоонууд болон Чавар хямлаан давс хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. Баярлалаа. За Энийг хөдөө авч яваад бодог модон тэгвэл яах вэ? Хорхон морхон үгүй харин болно тэгтэж байгаа шүү тэгж дээ. байна. солиоруулах байх. Солиоруулна харин. Одоо энэ хатаасаа хүрэн манжин гол биш тэ. Усанд ингээд дэвтэж байгаа шүүс нь усан ч болно шүү л гэж. Бүрэн манжиг нь шүүсийг нуучтай. Оо за. За энэ багигээ дагаах хаана юу хийж байсан ах вэ амар харсан ах вэ. Яа амар цэвэн гар тэ. Яг байна. Тэтгэцдэг удаагаараа цараагаараа тэлцэхгүй удаа дараа дээр хөөгдсөн. Йоо. За манайха Эрдэмэд саналаа нэгэндээ өгөх цаг ирсэн. За дөрвөн хөтлөгчөөс алийг нь худалдаж авч тэжээх байсан бэ? Аад нь нэгдэн гэрлээ, хоёрт нь анжгаа, гуравт нь багий, дөрөвт нь чанцаа эхлээд хариулна. Би өөрийгөө л худалдаж аваа дөө. За. Окей. За би бод яаж ч гэсэн анжгааг бол авахгүй юм. Амар хорлонтой шүү. Тэгэхээр би бол алсан загсыг авъя гэж бодож байна. За. Би нэг гар хөдлийн дор гүйдэгдэг нохоотой. Эцтэй уураа гараад байж болохгүй байсан. Нохоотой мороо. За тэгээд анжгаа зодуулсан тодорхой. За би яаштэй те тэр нэг баян эзний тэр нэг тансаг залхуу муурыг албаар худалдаж авч байгаа зүгээр номонд нь оруулсан тураана. Үхий байна л та. Эцэн 7 хоног гадаад явчихсан. Тураалт орсон байхгүй. Йоо, за. За санал асуулгын дуун гарсан байна. За. Дөрөв хөтлөгчөөс алийг нь худалдаж авч тэжээх байсан бэ гэд. Манай лайвыг одоо 380 хүн үзэж байна. Санал асуулганд 209 хүн оролцсон. Оо, супер. За. Нэгдэн гэрлээ дээр багийнхаа саналыг нэмээд 72 хүн буюу 34% заяа. За, анжгаа дээр анжгаа хин авъя гэсэн мөлий. Хийж аваагүй. Хийж аваагүй. Тэр хүн дээрээ л үлдэг. За, анжгаа 40 хүн буюу 19%. За, багийн ахыг анжгаагийн саналыг нэмээд 10 хүн буюу 4%. За, манай чанцааг миний саналыг нэмээд 90 хүн буюу 43% худалдаж авах оролж байна. Чаги. Чагийг эзэн баян болно гингүүт хүмүүс тэгж бодсон баг л та тий. Наадах чи ингээд ягаад тэр нөгөө нэг энэ санал асуудал масуулга ийм өндөр хувьтай байгаа гэж шинэ банд харах гэж орж иж байгаа байхгүй. Зөвүүн шүү дээ. Шинэ банд шиг. Язуур цаагуур чи ингээд хүний 8 явагдаад чамааг нэгэнд нь өгцөн байгаа. За хүмүүсээ энэ анжгаа багийн хоёр чацуу шүү. Яг нэг оны хоёр байгаа шүү. 75 оны туусаа За нөө. өгнөх нь борлуултыг унгаачлаа. Овоо гайгүй борлуулчихсэн чинь 37-ны жилгээ ярих. Яг борлуулчихсан. За би бол угаасаа яг хүмүүсээ үнэн бодтер өчигдөр бас уугнаа дээр эдгээр чи алалцаа хоорондоо булаацалтаа бүү баг зодон болгоо шахаад. Тэгэхээр би хөөний хүн чи 6 хүүхэдтэй шүүгээ хэлсэн. Батхоёр баг хүүхэдгүй шүү. Үнэн шүү. Багийн баг хүүхэдгүй шүү. Тий. Би сая борлуулахыг маш их оролцсон За шүү. одоо энэ дебют хийж байгаа хүмүүсээс чинь за манай од эрдэнэ бол 2 хүүхэдтэй тий. За манай ганц би ерөөсө хүүхэд ч байхгүй ерөөсө ихнэр битэл найз охин ч байхгүй юм бол манай заяал юм Тэр тий. орон байж байна. Ямар хэцүү. Та нар зүгээр гэртээ оруулаад тавихад билээ. Тэр хүн бага. Тэр манай Баг заяа. тоглоо тий. Хүрээтэй бол угаад очсон. Яа, Йоо, элэг аваад. дагаад байна тий. За
За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 26-ны пүрэв гарагийн Яна нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сураатаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар боломжийг бүтээгчд гэсэн сураатаар Лендти. За мөн эрүүл амт эко хэрэглээ Экосит компани хатаасан ногоонууд Чиор Хямлан давс хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3